За, спирометрийн шинжилгээг асаах товчлуур дээр дарж асаана. За, шинжилгээ хийхээ өмнө өвчтний мэдээллийг оруулна. За, өвчтний мэдээллийг оруулахдаа энэ өвчтний хүний зурагтай нэмэх тэмдэг дээр дарж өгнө. За, ингэснээр хийх гэж байгаа үйлчлүүлэгчийнхаа нэр, хүйсийн сонгоно. За, насыг оруулж өгнө. За, энэ дээр нэрийг оруулж өгье. За, цэг гэж орууллаа бол эрэгтэй хүйстэй бол хүйсийн сонголоо. За, дараа нь нас 32 бол орууллаа. За, тэгээд энэ шинжилгээг хийхээ өмнө тухайн хүний өндөр жингэнд хэмжсэн байх ёстой. За, 160 см өндөртэй 60 кг жинтэй хүн байна гэд хүнийхээ шинжилгээг оруулаад яс үндэстээр хамааруулаад хэвийн үзүүлэлт өөр байдаг учраас эндээ сонгож өгнө. За, Монгол гэсэн сонголт байхгүй байгаа учраас бид нар хятад гэдэг үзүүлэлтээр бас авч өгнө. За, тамхи татдаг бол татдаггүй тамхинаас гарсан эдгээр энэ сонгож өгөөд оруулаад бусад шаардлагатай нэмэлт мэдээллүүдийг бол бас оруулж олно. За, тэгээд save дараад хадгалнаа. За, ингэснээр яах вэ гэхээр үйлчлүүлэгчид шинжилгээ хийхэд бэлэн болно. За, спирометрийн шинжилгээ хийхэд бид нар аль гором дээр хийх гэж байгаа вэ гэдгээс хамааруулаад өөр байдаг. За, ихэвчлэн бид нар FVC гором буюу 1 секундэд уушгиныг хүчилсэн амьдралын багтаамж гэдэг үзүүлэлтийг ингээд сонгодог байгаа. За, ингээд яах вэ гэхээр шинжилгээ хийхэд бэлэн боллоо. За, шинжилгээгээ хийхээ өмнө өвчтөнд ийм 1 удаагийн хошуу ашиглана. За, 1 удаагийн хошуугаа яах вэ гэхээр задлаад тэгээд хошуучндаа угалж өгнө. За, энийг маш сайн гүцэд гэж оруулж өгнө. За, одоо бол үлээхэд бэлэн болсон гэсэн үг. За, энэ хэсгийг угалсан 1 удаагийн хошуутай энэ хэсгийг үйлчлүүлэгч амандаа бүрэн хий гарахааргүй өмгөж өгөөд шинжилгээ хийнэ. За, шинжилгээ хийж дууссаны дараа хошууг буцааж аваад энийг бол хог хаягдал руу хаяна. За, дараа нь яах вэ гэхээр энэ аппаратыг хэрэглэж дууссаны дараа спирттэй падаар гадаргууг нь маш сайн арчиж ариутгаад дараагийн удаа хэрэглэхэд бэлэн болгоод тавина. За, шинжилгээ хийж дууссныхаа дараа яах вэ гэхээр энэ аппаратыг маань унтраах ёстой. За, унтраахын тулд түрүүний асаах товчлуур дээр яах вэ гэхээр 5 секундын турш удаан даарснаар аппарат маань одоо унтрах нэ.